За сөрөг тарган сайхан хаварж байна та. За сөрөг тарган сайхан хаварж байна. Сөрөг тарган сайхан хаварж байна. Сайхан. За эсгээд урагт нэвтрүүлгээрэл явна да. За энэ удаа хаврын нэвтрүүлэг. за. Хаврууд мал төлөөд эхэлсэн. Тэгээ мал төлж арай эхлэегүй. Маргаашнаас маргааш нэг өдрөөс л эхлэх байх. Маргааш тэгээ тий өнөө маргааш. Тэгээ совоо имээр нь ялгаж аваал тэгэл. Үцэндээ. Сайхан хаварж байна. Оо сайхан хаварж сайхан. Сайхан амраа. За хэдүүлээ одоо нэг хүүхдүүд аваад ирсэн тийм ээ. Ритман шаагирдаг өнөөдөр малчны хотын төлбөрөөр Аа. малчныхаа хашаа сарвч ер нь хүүхдүүд соёлтой танилцах. Хүртээ гарч ирсэн. ШИП холбоо маш сайн ажилладаг. 7 хоногт хэдэн удаа ингэж гардаг юм аа? Хавар төл малын үеэр ер нь дулаарууд ихээр төл малын үеэр хүүхдүүдтэйгээ ингээд малын дуу аваа. Бог мал бод малын ялгаа. Тэгээ малчны хүүхдүүд соёлоос ингээд амьдрал дааж ахуйг танилцуулах маягаар бодтой. Хотон дээр нэрээд тий. Аа. Бид чинь их том юм шүү дээ бодтой. Бодтер яг нэг хүүхэд бол зураг юунаас харж байгаа нь бас нэг өөр тийм. Яг бодтой яг амьдрал дээр ямар байдгийг. Зураг бодтой өөр. Хий хүүхдэд зураг үзүүлжсэнээс яг бодит амьдрал дээр яг байгаа байдлыг харуулхад бол хүүхдэд маш их үр дүнтэй өгөөжтэй. За сайн байцгаана хүүхдүүдээ. Сайн бай. За хөдөө гоё штэ. За одоо үе эмээнэр нь одоо та нараас одоо Монгол ахуй гэрийн талаар сайхан бас асуух байхаа. За энэ хүндэт явсан Монголын хойд үе болсон энэ мундаг одоо иргэдүүдээс одоо энэ Монгол ахуйхаа талаар л өвөө асуун да. За энийг юу гэдэг вэ? Оо тийм. За энийг юу гэдэг вэ хүүхдүүд зэрэглээрээ. Дээр. Тий. За энийг энэ шагтах. За бүгдээр зэрэглээ. Чагтах гэрээ. Энэ юу вэ? Энэ. Сайн бэ. За энэ удаага. Энэ ширээ ямар зориулттай юм болоо? Юу тавьчих? Энэ юу вэ манайха? Энэ. Ой. Яаж юм ямар зориулттай юм болоо? Энэ юу зориулттай л энэ? За гаргуул. За энэ юу вэ? Энэ юу вэ? Юу хийж байгаа юм бол энэ? За сайхан шүү дээ. Чи одоо ингээд хүүхдүүд уучгнал нэг өдөр ингээд өнгөрнө гэх чинь бас л янз одоо энэ цагаа гарч одоо эднэрийг ирчгтэр чинь бас дулаан молооч болчих шиг тиймэрхүү маягтай бас үн чинь бас нэг тийм сэтгэлийн амт юм шүү дээ. Тэгэл эднэр жаарах дээр чи хөөхөө ингээл эднэр бас чи одоо тэгээд ер нь сүүлийн үеийн хүүхдүүд тийм мондог болцсон. За одоо хэдүүлээ. Хоолой идээд. Тэгээд яг хөлөө бүш. Ата яста. Жинхэнэ. Оо хороо шийдээ. Хороо шийдээ гараагүй. Гараагүй байгаа. Насаа гарч явдаг юм аа. Жинхэнэ биеэрээ бодож өвчөө хаварж байгаа танилцсан. Гадаа морь мал нэлээр гэлээ. Тэгэл адуу мал ямар зүстэй адуу бай тийм ээ. Тэр мэрийг тэгэл яриндаа. Яа бай. Ой, тийш хоошоо надаас сууж. Хош. За, дараа нь бүгдээрээ мэдчихэд хоолой идэж шүү тийм үү? Нэг нь цааш найз. Шууд тийш нээж өрж байгаа гэдэг юм шиг. За.
Хоолой дээрээ. Хүн бочгондаг. За ямар одоо нөхдөд? Гоё одоо нөө. Чадах. Чадах. Зя. Сөмөр энэ тэжээврийн хэдэн хург ишгэнд юу гэнэ? Тэжээл үгэн. Тэжээл хэлсэн заа. Одоо чи харж байгаа би ч юм заагаад байгаа заа. Түгээд. Энэ бас их сайн хүү юм аа. Тэр. За нааш. Энийг ингээд энийг юу гэдэг лээ? Дугуй. Ховоо гэдэг шүү дээ чинь. Дугуйгаар ингээд ховоо хийцэн. За. Одоо тэр хург ишгнүүддэг нөр заа юу тэжээврээ. За ингээд заав яж байгаа нөх. Одоо энэ лүн яв. Тэжээл яагаад мал өгч байгаа вэ? Тэжээл тий турсан маланда тэжээл өгч байгаа тийм ээ. Яг сайн хүү юм чи. Тамир тэнхээ алдсан мал. Тамир тэнхээ алдсан турсан. Эцэггээ мал. Жил лөө. Тэр миний хүү чи ямар сайн хүү вэ? Тий? Одоо энэ лүн. Ингээд гараар энийг зя за байж байгаа юм нэг одоо за гараад ирэх юм. За хүүхдүүд эндээс яагаад ийм гарч ирж байна? Энэ юм бэ гэж байна. ээ чи яг үү жимсний хайлс тэгэл энэ тэжээврийн юмд бол витамин 11 сараас хойш ингээл тэжээврээ манайх оруулцдаг. Тэгэл тэжээгээл ингээл энэ хавар бол бас жаахан чангадуу хавар бол тэгээ. Тураад өгч байна. Яг үн ямар сайн үү чи. Тэгтэр мала тэжин гэсэн үг тийм ээ? Ямар сайн. Юу гин? Энэ ахсаас. Мандрины ас яагаад байгаа юм бэ? За гар юу гин? Алим нэг байж байгаа. Гаргачих. Наадал чинь зүгээр оволцоод гаргаж. Одоо бүгд авсан. За. Вас вишүрхэд байгаа юм шүү. За та нар холдож байгаарай. Жоохон гаргая шүү. Зөөл. За. Тэндэг байна. За. Жоохон. За. За. Хөөжлөхгүй. За одоо тэжээл байдаг миний хөхтөд. Зоол болох дээр тийм том чөлөөнөд байгаа шүү дээ. За одоо малыгаа тэжээлэг өгсөн. За мал юу нь яагаад тэжээл өгж байгаа вэ? Би тамир алдсан байгаа үе тийм ээ? Тамиргүй үедээ тоохон болчихно. Тий. Хавар бол одоо яг мал айгүй их мал одоо болон хүн их тамир тэнхээ алддаг үйлрэл байх нь шүү дээ тийм үү? Тэгэхээр хүүхдүүдтэй хавар дулаан авцаа өмсдөг байх нь. Малдаа одоо тэжээд хамгийн сайн витаминтэй тэжээлийг малдаа өгөх нь. Мал одоо хизээ төлдөг үлээ? Хургал ишгэлдэг үлээ? Хавар. Тий хавар тий. Мондог байна. За гих мэтлээ ингээ хүүхдүүд маань энэ Монгол ахуй яг энэ нүүдлийн соёлыг бол ингээ газар дээр ингээ үзснээрээ одоо асууж байгаа асуулт нь хариулж байгаа хариулт бол ингээ бодит болж ирж байгаа. За хэдүүлээ хотоо цэвэрлээ тийх үү?
За тэгээ за ажилдаа оръё. Хопа. Жижиг ноосыг түүгээд өгөөд байгаарай. Манай жижиг ноосыг хүүхд төвөр гэдгийн хүүхдүүдээ энийг түүгээрэй. За энийг одоо юу гэж хүүхдүүдэд нэрлэх үү? Хүүхдүүдээ бол хүүхд төвөр. Хөх төвөр гэж нэрлэнэ гэж байгаа. Хоньны одоо хотонд байгаа энэ жижиг ноосууд тий. Энэ одоо нөгөө түүхгүй бол бас яах вэ? Түүхгүй бол одоо энэ ялах Хурга шиг нэрлэх мал. ялах хураг шиг нүчидэл тэгэл бөөнтөл гэдэг юм та тэг бөөнтөл их Хөх төвөр. хөөхтөө. гэж Тэгээ нэрлэдэг. шүлгээц гэдэг одоо энэ одоо хүүхдүүд зааж энэ хашаанд ингээ наалдсан байгааг Аа. шүлгээц Тэр гэдэг. Хоёр тий. Энэ нь болох тэр хүүхдүүр болоод тэр нь шүлгээц гэдэг. Яг нь Монгол хүчирд цуснд нь байдаг юм шиг байна. Тэгэл яг нэг тийм одоо энэ чинь ингээл амьдралд нь өртөр ингээл энэ тэнд очил тийм үү? Эний чинь ингэчдэг юм биш. Бид нар нэг тэдэн насанд тэгж зүйдэж. Хүүхдүүд араа энэ энийг араа шүлгээцгэн саяных юу гэлээ хөхтөө тийм үү? Хөхтөө гэсэн. Одоо энийг араа ингээд араа шүлгээц араа энэ ч нэг жижиг нялх иш хурга штэ. Иш хурга идэх юм бол бөөнтөд үхэн. Тийм учраас араа ингээд түүдэг байхгүй ингээд шүлгээцсэн. Тэр зүүнтэй За нааш ирмэн өгдөө. За газраар байгаа хүүхд төвөрөө түгээр шүлгөөцөө түгээд Ингээд дээр хараа. За барьж миний хүү. Ингээд энийг барьж. Хараа За энэ шүлгөөцөөр нь буцаагаад наашаага. ингээд хамтаар нь ингэж аав. Ингээд Шүлгээцээр ингээд дээс том. ингээд энэгээр олон хийн туглын хөзөөгчийн. За миний хүү ингээд тамаараа. Ингэж ойж байгаа туглын хөзөөгч. Мундаг Энийг бас хүүхдүүдэд зааж юм. Гээ томжоо энэ хүүхдүүд чи яхта. Ингээд хийгээрээ миний хүү. За хүүхдүүд хараа энэ нөгөө сая энэ хашаанд наалтсан шүлгөөц Энийг хайддаг юм байна тий. газраар байгаа хүүхд төврийг хайдаг юм байна шүү дээ. Ингээ буцаагаад ашиглаад туглын хүзүүвч олон жирм метр ингэж томдг юм байна хүүхдүүдэд. Тийм болохоор бүгдээрээ энэ хашаанд наалтсан шүлгөөцөө түүгээд аав ээжтэй эмээ өвөдөө туслаад яах нь вэ? Тэгээ ингээд олон жирм туглын хүзүүвч эдэр хийхнээс тийм үү сувда? Тийм ээ. Хараа ингээд тэгэхээр энэ ингээ уяа болж штэ бид нар нэг өгөр хэлүүд бид нар хүзүүвчтэй болж туглын хүзүүвчтэй болж ийн гэсэн үг. Ийм болохоо тийм уяа болж штэ харахгүй энэ ноос энэ шүлгөөц ийм ноосоор байгаач энэ ноосыг ингээд сая багшгээ ингээд томхоор яаж ийн энэ юм малын уяа болж гарч ирэх нэ штэ хар тэгж гэнэ үү? Гэрээ өрхнөө ааш. За таарах ирчлэгдэж гэнэ үү? Эргүүлж гэнэ үү? Бүх юм хий. Яг гүвж мөвөд угаагаад явал нэг годсны эсхий мэт. Тийм дээ. Оо тийм үү. Хаваад. Яг энэ хашааны шүлгөөс бол яста сайн түүх юм бол 20 тоглын төлөвч гарна 10 тоглын төлөвч гарна. Яг энэ шүлгээцснээс. Хашааных бол илүү гоо шивсгэр байт юм биш тий. Ямар ч хогсороо. Тийм бай. Тэгээ эмээгээд ингэж өгч жагаад одоо нэг хөр тугуулахаар гоё туглынхаа хөдөлгөөн том болж аваараа. За юу. Тий. Тэгээ эмээгээд өөрснөө ингэж энтэр өгөө. За юу. Би чамд өгсөн шүү дээ. За сурж авсан уу бүгдээрээ? Авсан тий. Сурж гэнэ үү? Мундаг хүүхдүүд юм аа. За бүгдээрээ багш сурагчдгүй бүр сайн сурж штэ малч эмээ гэсэн. За дараагийн хичээл рүү га. Өнөөний сагалдахтаа болоод харсан. За маргааш найзуудаа бусад багш нартаа найзуудаа аваач өгөрөө. За. Хей матлуугүй. Өдөрлөө зогсоод. За ингэ зогсоороо. За одоо зогсоод игнээ тараад зогсоо. За. Уулан зайд ундаг гэсэн чинь. Гэхдээ энэ чи та нар одоо яг ингэ зогссон шүү заа юу. Одоо энэ тэр ах нар нь тэндээс юу мор гаргаж ирээд заа юу. Азар гаргаж ирээд тэгээ энэ лөө бойлгоод нь та нар хараараа заа юу. Тэгээ ингэж морийг сургаж ундаг байхгүй Монгол ах ба тийм ээ. За одоо та нар тэгээ сайн харж байгаарай. Тэ. Та нар тэгээ яг тэгээ зогсож байгаарай заа юу. Тхан бүлгээтэй нөхөрдөө болно. Наадах чил бол нэр үйл очкоор унуулж байгаа. Энэ лөө гаргаж байгаа л. Болно да.
хоошоо. Айлхгүй наа. Ад мэдний чав. Хоёр цагаад яваад. Тэгэл цахал яах. Хөндлөн талаас нь авсан. Наад улаан хэрвээ чаар. Энэ Хоёр атаа. Тэ хоёр атаа. За хүүхдүүдээ хашаа дотор энэ ахнар нь юу хийж байна? Оо, морь бугаж. Морийг юугаар бугилдж байгаа? Сайхан. Ганц дахиад авъя. Штэ. Морь унд юм бугилд. За сургах юм бас. Шууд гаргаад ир. Гаргаад ир. Тэгээд гөлмөн тэгээд тохмон хамгийн том. Тэгээ баавар тоног орно. Дараагийн тэр нөгөө нэг бор хээр шүтлэн юу юм. Барьж ав сурууд тийм Биш. Харин одоо тэгээд ийм л ажил амьдрал нь олгоо алдах гэдэг юм суухаар. харин тэгээд ба. За хүүхдүүдээ хараараа яаж ийн одоо? За өстө бүлэгч. Одоо морь яаж бүлэгч гэнэ үү? Зинхэн бүлэгч дээ. Тогсоод тэгээд дахиад явчихлаа тэр юм. За энэ малчин өвгөөс асуух юм байл асуугаарай. За асуучих энэ өвгөөс асуух. Тэгэхээр морь байна. Өчигдөр аваад өгсөн бүлэгхаа болоод тэгээд аваад өгч байгаа. Гараад. Нөгөө хатрамтай шар хэр үрээ ирсэн байна. Нөгөө хараасрыг ирсэн байна. Яасан цаашнгаа хүрээд уу юм тэр уяаны цааш багаад уу. Богуйлант зүгээд алдчихвал заавал барьж авах. За тэр. За тэр богуйлтаа заавал. Арай богуйлтаа цээж өгсөн байсан юм. За энэ бас хэрэг байна. Тэр одоо жинхэнэ цэвэр богуйлтанд гэж тийм. Энэ хаяа накарвал. Энэ яасан мундаг ахнар вэ? Морь бүлгүүлдэг, морь бугуйлдаг. Морь бугуйлдаг дээр тийм байна. Одоо уур байсан бол бүр гоё л. Тэгээ араа энэ араа. Энэ юу илээ энэ? Энэ даруулга заа юу? Тий. Даруулга шүү араа энэ. Араа ингээ шүлжээд ирсэн даруулга. Араа ногт байна. Тэгээ хазаар. Тэгээ хазаараа таньж байгаа үстэй. Нэг сая юу гэлээ даруулга гэсэн тийм үү? Морины. Тэгээ даруулга гэдэг нь шүү заа юу? Тий яг. Тэгээ ногт нь байж наар энэ ингээд ногт нь өнөө нэг ширээр чинь ингээд ногцан гэдэг ингээд дараа сая нэг адуу барьж аваад байсан шүү дээ. Тэрийг барьж авдаг шүү араа ингээд энэ ногт. Энэ аманд зүйдэг. Тий энэ аманд нь зүйдэг нь араа энэ юм. Энэ хазаа. Яг. Араа энэ хазаарнд араа тэгээд араа энэ жолоо гэдээ бас сайн сураад барьж явдаг нэг юм байдаг шин ингээд. Жолоон тийм үү? Тэг чи юу? Оо сайн хүү. Тиймэрхүү юм байна да. Сурыг юугаар хийдэг хүүхдүүдэд асуугаараа өгөөсөө. Сурыг Украин ширээр юм тийм үү? Украин ширээр юм. Тэгээ өөрөө гараараа илдээд одоо ийм бугуйл болж байгаа. Хүсэндээ үхрийг Бас гараараа илгэх. за чимээгүй байгаарай. Чимээгүй. За дараагаа баяртай гэж. За баяртай гэж. Баяртай. Илээ. Ирсэн. Баяртай. За гит орцооч. Буугаад ирсэн юу? Одоо ич.
За сүрэг тарган сайхан аварж байна уу? Сайхан сүрэг тарган сайхан аварж байна уу? Оо сайхан аварж байна. За. Энэ жил хаваржилт одоо хэр болж байна наа. Манай энэ таваржилт яг гайг байгаагүй бос. Орон нутгийг бол бас манай чинь хэд хөөрхөн цоохо үлдсэн. Тэгээд манай энд бол ерөнхийдөө хавар сайхан болж байна. Одоо төлмөл зарим нэгэн айлд бол ер нь чиг мөвч бай. Зарим нь төлөх яг өнөө маргашгүй болцсон. Төлөх гээд бэлэн болцсон байж байна. Их ажил одоо ундрах юм. Тий, одоо ер нь сарын их ажил. Эннийхээ цааталт орчил одоо малчин бид нар чинь бас тэгэл. Тэгээд шүү хөлбөмжлөө байдаг. Тий, энэгээр За сайхан аварж байна. Сайхан урж байна. Сайхан аварж байна. Одоо тэгэл зогсоо зайгвал хөлмөрлжээдэг л хүмүүс шүү дээ. тий. Мал наа гэдэг чинь зөвхөн нэг юм биш бас нэг нарийн ухаан. Их хөдөлмөр. Мал мянган мэрэгжлийн эзэн гэж одоо төр засаг манаас эхлээд бол ер нь малдаг хүн л одоо нэг мунхаг дараа темирхүү юм бодогч ярьдаг байсан чи одоо л төр засаг хөртөр цаанаас нь бас нэг тийм ингээ мянган мэрэгжлийн эзэн гэхтэр чи бас эхлээд эн чин төв хөдөөгийн ялгаа их зөндөө байлаа. Нийгэм юу байх одоо энэ зах зээл ингээд мал хүнд очсон хөвчлснээр одоо эн чинь хөдөө төв ялгаа байхгүй болсон. Одоо энэ утас ширмсэн байж байна. Гэрээсээ хүүхдүүдтэйгээ ярьж чинь юу болж ийн яаж ин мал ах уга утсаа асууч нь ерөнхийдөө бол тэгээд хөдөөний эднэр чи ердөөсөө одоо хөдөө бол ердөөсөө бүл муутай шүү дээ. Нэг хоёр ам бол хоёулах нь гуруулах нь дээдлийн айл 3 хүн л одоо бүлтэй айл нь 3 хүнтэй. Сайн дээ. Тэгэл ердөөсөө 2 3-уулах надад иймэрхүү малтаа. Тэгэл ойр тойрныхоо ерөөсөө гэрээ эзэн эзэгтэй. Одоо өнөөгөө 2 хөгшин. Тий. Одоо энэ залуучууд болох төр чи ердөөсөө бас хүнд биш дээ. 6 настай хүүхэд юу ерөнхий боловсролын сургуульд авчиж байна. Тэгэл одоо залуу яг амьдрах гэж байгаа хүүхэд одоо энэ чинь айл орон болоо 6 жил болно. 5 жил бол ердөөсөө 2 хэсэг болж байгаа. 2 тасаг амьдарч байгаа хөөх. Энэ дээр одоо төр засагч гэсэн бас нэг жаахан бодлого барихгүй бол энэ залуучууд мал дагах гээд гарч ирж байгаа залуучууд чинь бас энэ чинь хүний л амьдрал юм чинь тэр төвлөө нэг нь ордог, нэг нь хөдөө малтайгаа үздэг, хагасаа бүтэн сайнаар наашаа цаашаа хүүхдтэйгээ ингээл явдаг. Тэгээ өвлийн хүүтэнд бол хийц. Залуу гэр бүлүүд бол том хүндрэлтэй. Байх. Тэгээ бас нэг сая туршлагагүй. Альва хэмжээнд дөрвөн улирлын нэг байгалийн онцлогийг даван туулах бас тэнхээ. Мөн одоо бас туршлага тийм байх шүү дээ ч үгүй. Ер нь тэгээ мал гэдэг чинь мал маллахыг одоо орчин одоо бол одоо энэ телевизээр хараад бол одоо энэ цагаагаар бол янзын хэлж байгаа шүү дээ. Одоо тэр шагдар зурангой байна одоо малчд биднэрт бол том ойролцоо боломжийн яг голоор нь хэлж байгаа байхгүй. Тим нутгаар тим болох гэж юм шүү. Хавар намрын тим болох гэж байна. Өвлөн тим болох гэж юм шүү. Бас хадлаа тариагаа яаж үлдэх вэ, яах вэ хүү. Малаа хитэн ямар тоон дээр барих вэ тийм үү? Зах зээлд нь яаж өгөх вэ? Бэлчээрээ яаж бас нэг хамгаалах уу? Одоо тэгэл манай энэ орон нутагт болох төр чинь уршаага ингээд ямат гэдэг байна. Тэрлөгөө өвлж. Өвлжөд энэ өвлийн тулд тэр ямат чинь бол өстөх. Одоо энэ орон нутгийн улсуудаа ямат ям юм биш. Тийм, ямат амнаас цааш биелгээд эрхлээс нааших. Эрхэл нуураас нааших. Газар нь болох төр чи ердөөсөө одоо энэ манай энэ 6 тал энэ Баян зүрх тэгэл уршаа халахын 3 сум чинь энэ лөө орж ирсэн ингээл. Тэгээ энэ увс завхнаас нааш улсууд завхан цэцэрлэг маань ингээд ороод ирсэн. Тэгэл одоо сүүлдээ манай ирүүний цуд гэдэг нь шинээр чинь их хүүтрлээ шүү дээ шинэ гараад. Тэг чинь ирүүний цуд гэдэг нь болон алдаал. Тэгэл энэ ард талд нэг жаахан цас цуд нь цаснд ханзарсан нэг одоо бол сайхан байна. Мал цагаан өвсөндө манай энэ л их онцлогтой шүү дээ. Уршаага
Улах төр чинь тийм юу шалгануур өвстэй өвөлдөө бол яах. Тэгээ хаврдаа ингээд эрт ингээ гараад ирэхтэр чинь малмаа дахиад нэг сэрэгчдэг байхгүй. Гизгүй зөө намраар болчихдээ. Төмөн буужгсан айд байна тэгээд. Монголын хөөрхөн ирээдүй сайхан эх орноо авч явах эзэд яцхан үрс ирээдэг буужигнал хүмүүс. Тэгт. За. За ингээ замдаа. За. Та хоёрт тэгээд бас талархлаа. Зуны сайхан дэлгэр цагт иргэн уулзах сайхан өрөөлөг тавья. За тэр л бат сайхан болсон. Хэлсэнд баярлалаа. За та нэр Та нарын ажилд амьдралд ажлын амжилт төсөй. За баярлалаа. Тэгээд та бүгдийн маа тэгээд таван хүч шүү. Мална 10 будашгаа сайхан аривчиж ажил үүсэн сайхан дэлгэрч Монголын нүүр сайхан нүүдэлтэн Монголынхаа нүүдэлчин сайхан ахуус соёлоо өв уламжлаа сайхан авж яваа. Соёлынхаа нэг бас нэг бахархал болсон соёлыг тийм ээ. Тий. Бас тээж яваа хүмүүс ч бол малчин ард түмэн шүү дээ. Малчин ард түмэн ч л одоо нисгий дурахт нүүрсний соёлоо сайхан тээж яваа ийм хүмүүс. Ийм сайхан соёлоо бас тээж өвлөж явж байгаад нас талархаж байна гэдэг бас хэлмээр байна. За Малчин түмэн маань байж л өнөөдөр бас Монголын маань бас нэгэн сайхан түүх соёл маань өөрөө бас оршин шүү дээ гэдэг бол би хүмүүр бас нэг ойлгож байгаа. Одоо бидний нэг үе одоо бас юм сайхан хөгжөө сайхан байна. Орчин цаг үетэйгээ бас энэ дэвшил технологид бас юмаа сайхан хөгжүүлэх сайхан авч яваасаа биш. Тийм ээ. тий. За тэгэхээр өргөө гэрийнхэн гал голд үргэл сайхан ариун сайхан бадарч байхыг өрөөж байна. За тэр л бат сайхан орчих болтгоо.